Сайн байцгаана уу та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би эзний үгийг 1-р Коринт номын 2-р бүлгийн 1-5 дугаар ишлээс та бүхэндээ уншиж өгье. 1-р Коринт номын 2-р бүлгийн 1-5 дугаар ишлэгийг унших гэж байна. Ах дүү нараа, та нар дээр очихдоо би та бүгдэд үг яриа, мэрэгэн ухааны давмгайлалаар Бурхны нууцыг тунхаглаж очоогүй. Учир нь та нарын донд би Есүс Христ буюу цовдлогдсон түүнээс өөр юу ч мэдэхгүй байхаар шийдсэн юм. Тиймээс та нартай хамт байхдаа би мөхөстөл, айдас, үлэмж, чичрэлт ор байсан. Үг минь, тунхаглал минь мэрэгэн ухааны ятгалгын үгээр бус харин сүнс ба хүчний илэрлэр байсан нь итгэлийг чинь хүмүүний мэрэгэн ухаанд бус харин Бурхны хүчинд байлгах гэснийх юм аа. Амен. Өнөөдөр би эзний үгийг та бүхэнтэй сул талаа ашигтай болго гэдэг сэдвээр хуваалцъя. Сул талаа ашигтай болго. За хүн болгонд сул тал байдаг тийм ээ. Бидний амьдрал заримдаа үнэхээр хүчтэй байх үе байна. Эдийн засгийн санхүүгийн талаасаа, за одоо ар гэр бүлийн талаасаа, орчин нөхцөлийн талаасаа үнэхээр таатай, тааламжтай, сайхан, хүчтэй одоо тийм үеуд бол бидний амьдралд бол зөндөө байдаг. За гэтэл амьдралын янз янзын шалтгаанаас болоод бид нар үнэхээр санхүүгийн хувьд ч сул дорой, нөхцөл байдлын хувьд ч сул дорой, магадгүй эрүүл мэндийн хувьд ч сул дорой, харилцааны хувьд сул дорой, гэр бүлийн хувьд сул дорой гэх олон одоо янзын юм сул дорой нөхцөл байдлуудад бидний хувьд ирэх тийм үе рүү одоо орох үе бас байдаг. За тэгээд энэхүү сул дорой байдлаа бид харин эзэн дотор ашигтай буюу одоо хүчтэй тал болгож, ашигтай болгож үүнийгээ эзний алдрын төлөө зориулах нь хичнээн чухал юм бэ гэдгийг би та бүхэнтэй өнөөдрийн эзний үгээс хуваалцахыг хүссэн юм аа. За бид нар хамтдаа сая 1-р Коринт 2-ын 1-5 дугаар ишлэлээс Илч Паулын одоо өөрийнхөө нөхцөл байдлын талаар анх Коринт хотод одоо илгээлт хийгээд сайн мэдээ тарааж очихдоо ямар одоо нөхцөл байдалтай, ямар бодолтой одоо очисон талаар бид нар сая хамтдаа уншлаа шүү дээ. Тэгэхээр Илч Паул Коринтын одоо чуулганыг байгуулахын тулд үндсэндээ Коринт хотод жил 6 сарын турш ажиллаж амьдарсан байдаг. За бусад хотуудтай, бусад одоо илгээлтийн үйлчлүүдтэй харьцуулж харах юм бол Коринт хотод бол ер нь нэлээд удсан. За хамгийн удсан нь бол Эфес хот байдаг. Эфес хотод бол одоо 3 жил орчим байсан гэж бид Үлс номоос үздэг бол за хоёрдугаарт нь хамгийн удаан байж үйлчилсэн газар нь бол Коринт хот байсан. Коринт хотод бол жил 6 сар Илч Паул одоо оршин одоо сууж тэндээ сайн мэдээг тунхаглаж эзний хаанчлалыг бол байгуулж исэн ийм цаг үе байдаг. За тэгээд Паул Коринтод одоо очиод үйлчлэхдээ өөрийнхөө одоо нөхцөл байдлыг ямар байсан талаар бид нарт сая ярьлаа шүү дээ. За ялангуяа бидний саяны уншсан энэ багшлал дотроос 3 дугаар ишлэл дээр бол Паул өөрийнхөө нөхцөлийг их тийм тодорхой дурдж байна тийм ээ. Юу гэж хэлж яана вэ гэхээр тиймээс та нартай хамт байхдаа гэдэг нь Коринтод байхдаа гэсэн утгатай шүү дээ тийм ээ. Та нартай хамт байхдаа би мөхөстөл, айдас, үлэмж, чичрэлт ор байсан гэж хэлсэн байна. Тэгэхээр Коринтод Паул үнэхээр одоо айдастайгаа тэмцэжсэн. Үнэхээр мөхөс дорой байдалтай одоо Паул бол энэ хотод байсан. Тэгээ сул дорой байдалтай байсан. Үлэмж, чичрэлт ор Паул бол одоо байсан байна шүү дээ. Тэгэхээр эзний одоо сайн мэдээг тунхаглаж одоо эзний чуулганыг бий болгон үйлчилж байгаа энэ хүний хувьд ч гэсэн өөрийнхөө үнэхээр тэр сул дорой байгаа байдлыг мэдэрч тэр сул дорой байдал дотроо энэ Коринтын одоо чуулганд үйлчилж исэн ийм нөхцөл байдлыг бид нар одоо хамтдаа уншиж байна л да. Тэгээ ийм нөхцөл байдалд Паул юунд найдаж исэн байг бол зөв эзэнд найдахаас өөр арга байхгүйсэн. За тийм учраас тэр өөрийнхөө мэрэгэн ухаанд тэр хүний ямар нэгэн мэрэгэн ухаан хүч чадалд найдахаас илүүтэй эзний мэрэгэн ухаан эзний хүч чадалд найдаж исэн. Тийм болохоор одоо Паул бол өөрийгөө бас тайлбарлаж хэлж штэ тий. Би та нар дээр очихдоо мэрэгэн ухааны давмгайлалаар Бурхны нууцыг тунхаглах гэж би очоогүй анханасаа. 1-р ишлэл дээр хэлж байна те. Цааш нь үргэлжлүүлээд хэлэхдээ учир нь та нарын дунд би Есүс Христ буюу цовдлогдсон түүнээс өөр юу ч мэдэхгүй байхаар шийдсэн юм аа гэж. Паул ч уул нь бол их эрдэм номтой хүн шүү дээ. За гэтэл юу гэж хэлж байна? Цовдлогдсон Есүс Христээс өөр би юу ч мэдэхгүй байхаар шийдсэн юм аа гэж Паул хэлж байна. Тэгэхээр Коринтчуудад ерөөсөө дамжуулсан гол мессеж нь Есүс Христийн загалмай үлсийг л тунхагласан байна шүү дээ.
Үүнээс өөр зүйлийг би тунхаглаагүй. Үүнээс өөр зүйлд би найдаагүй. Үүнээс өөр зүйлээр би бахархаагүй. Миний найдвар бол Есүс Христийн загалмай байсан. Миний тунхаглал, номлол бол Есүс Христийн загалмай байсан. Миний хорогдох газар, миний хүч чадал минь бол Есүс Христийн загалмай байсан. Надад байсан хамаг мэрэгэн ухаан маань бол Есүс Христийн загалмай байсан маа л гэж Паул хэлж байгаа байхгүй. Тийм ч учраас цааш нь үргэлжлүүлээд 3 дугаар ишлэл дээр би та нартай хамт байхдаа мөхөстөл, айдас, үлэмж, чичрэлт ор би байсан гэж. Энэ юунаас жохом ингэж их айж, сул дорой, чичрэлт ор, мөхөстөл ингэж Паул байсныг бол бид нар одоо яг энэ хэсгээс бол тодорхой харж чадахгүй. Гэхдээ Паул бол хавчлаганд ор байсан. Паул бол одоо мэдээж санхүүгийн хангамж бол одоо тийм сайн бол байгаагүй. Коринтод байхдаа Апол, Приска нартай бол хамтраад Акула, Приска нартай хамтраад майхан оёх ажлыг бол хийж исэн. За тэгэж одоо өөрийнхөө санхүүгийн өөрийнхөө одоо амьдралын хэрэгцээг бол Паул нөхөжсэн байдаг. За гих мэтчлэн ингээд аваад үзэх юм бол магадгүй таних хүн байхгүй, магадгүй одоо амьдрал ахуйг нь шийдээд өгчих, араас нь дэмжихтэй хүчтэй сүмж хоолгон байхгүй. За тэгэл өөрөө ер нь бүх юмаа шийдэх хэрэгтэй. Тэгээд одоо өмнө ирж байгаагүй тийм хот тийм ээ. Анх одоо Коринт хотод бол амьдарч үзэж байна. Ингээд аваад үзэхээр Паул бол одоо өөрийнхөө танихгүй, мэдэхгүй тэрл газраа одоо өөрийнхөө амьдралыг одоо хариуцаж авч яваад түүр зогсохгүй сайн мэдээг тунхаглаж Коринтын одоо чуулганыг бол анх эхлүүлж исэн ийм л нөхцөл байдалд ор байна л да. Тэгэхээр одоо юм дээр л Паул бол мөхөсдөж исэн. Юм дээр л Паул бол одоо сул дорой байсан. Юм дээр л Паул бол одоо айж исэн байна. За ямар нэгэн байдлаар хавчигдах вэ? Ямар нэгэн байдлаар одоо өөрт нь гай зовлон тохиолдох вэ? Ямар нэгэн байдлаар халдлагад одоо өртөх вэ? Амь насаа алдах вэ? Эрүүл мэндээ алдах вэ гэсэн янз бүрийн юм айц дотор одоо мэдхгүй хүний нутагт Паул одоо жил 6 сар байхдаа яг л өөрийнх нь дотоод мэдрэмж бол ийм л байсан байна л да. Тэгээ яг л ийм одоо мэдрэмжтэйгээр Паул бол зөвхөн эзэн Есүс Христэд найдаж түүний загалмайнаас өөр одоо зүйлийг бол мэдхгүй байхаар шийдэж түүний номлолын одоо гол агуулга нь бол Есүс Христийн сайн мэдээ буюу загалмайн үүс үхэл амьдлтыг бол номлож тунхаглаж зөвхөн эзний хүч чадалт Паул найдаж исэн гэдгийг бид энэ хэсгээс ойлгохоор байна. Цаашаа 4-5 дахь ишлэгийг унших юм бол үг минь тунхаглал минь мэрэгэн ухааны ятгалгын үгээр бус харин сүнс ба хүчний илэрлэлээр байсан нь итгэлийг чинь хүмүүний мэрэгэн ухаанд бус харин бурхны хүчинд байлгах гэснийх юм аа гэж. Тэгэхээр нэг өөрийнхөө эрдэм боловсрал мэдлэг чадвартай найдах гэхээсээ илүүтэй цэвэр ариун сүнсний хүч чадалд найдаж байна л да. Тэгээ ариун сүнсний одоо хүчний илэрлэлээр миний тунхаглал нь одоо тийм байсан. Үүгээрээ би юу хүссэн бэ гэхээр та нарын итгэл ямар нэгэн хүний мэрэгэн ухаан дээр тулгуурлах бус харин бурхны хүч чадал дээр тулгуурлаасаа гэж хүссэндээ би ямар нэгэн одоо гой хөтөлбөр тэ эсвэл одоо гой төсөл одоо хүний сэтгэлийг өөртөө татах үйс одоо хүмүүсийг цоглуулах үйс одоо гой хоолунд гой програм гой үйл ажиллагаа эсвэл одоо гой мэрэгэн цэцэн одоо үг сургаал гэхээсээ илүүтэй цэвэр ариун сүнсний хүч чадалт найдан одоо Паул энэ үйлчлэлээ ол хийжсэн. Тийм ч учраас Коринтын итгэгчдийн итгэл бол нэг юм хоол хүнсний тосламжин дээр эсвэл нэг төсөл хөтөлбөр дээр нэг англи хэл сурах дээр эсвэл одоо юу гэдгийг тийм ээ нэг юм гой хөтөлбөр дээр програм дээр одоо сонирхол татах үс гой юмн дээр тулгуурласан ийм итгэл байх гэхээсээ илүүтэй ариун сүнсний хүч чадал бодит хүч чадал яг эзний үгдээр тулгуурсан итгэлтэй болоосой гэж Паул хүсэн одоо Коринтод байх хугацаанд үйлчилжсэн биш шүү дээ. Тэгэхээр Паул найдвараа юунд тавьсан бэ? Мэрэгэн ухаанд тавьсангүй. Өөрийнхөө мөнгө санхүүнд тавьсангүй. Хүчтэй дэмжлэгэн дээр тавьсангүй. Өөрийнхөө одоо ард тал дээр одоо Паул тавьсангүй. Харин Паул найдвараа зөвхөн эзний хүч чадалд тавьсан байна. Тэгэхээр энэ бол Паулын сул дорой байдал. Харин Паулын энэ сул дорой байдал нь эзний ариун сүнс хүчтэй ажиллах үндэс суурь нь болж өгсөн байна. Тийм болохоор Паул өөрийн сул дорой байдлыг өөрийнхөө хүчтэй тал буюу ашигтай тал болгож хэдийгээр Паул одоо юм сул дорой байсан ч гэсэн айдас чичрэлд ор үйлчилж байсан ч гэсэн одоо мөхөстөл дотроо Паул одоо үйлчилж байсан ч гэсэн энэ нь өөрөө эргээд Бурхны хүч чадал бүрэн найдахаас өөр аргагүй байдалд орсон. Бурхны хүч чадал бүрэн найдсанараа ариун сүнсний гайхамшигт ажлууд Коринтод хийгдэж эхэлсэн.
Энэ утгаараа Коринт хотын чуулганы итгэл гэдэг бол цэвэр үгдээр Бурхны хүч чадал дээр толгуурлан одоо юм эрүүл итгэлээр эрүүл одоо суур тавигдан өсөж эхэлсэн байна гэдгийг л энэ багц ишлэл бидэрт маш тодорхой хэлж байна л да. Тэгэхээр өнөөдөр таны амьдралын нөхцөл байдал ямар вэ? Тэгээ танд одоо ингээд нүдээр харахад найдаж болох зүйл танд харагдахгүй байж магадгүй. Нүдээр харахад танд одоо гарт баригдаж найдахаар эсвэл хажууд чинь одоо тос олчхоор хүчтэй баг танд байхгүй байж магадгүй. Санхүүгийн хүчтэй дэмжлэг таны амьдралд байхгүй байж магадгүй. Танд хангалттай мэдлэг боловсрал мэрэгүн ухаан танд байхгүй байж магадгүй. Бусдыг өөртөө татах өөр одоо олон янзын ур чадвар одоо тийм ээ тийм мэрэгүн ухаан боломж бололцоо төслүүд танд байхгүй байж магадгүй. Гэхдээ нэг зүйл байгаа. Таны энэ сул дорой байдал чинь эргээд эзэнт найдахаас өөр аргагүй байдалд оруулна. Эзэнт найдаж эзэнт бүх хүч чадлаараа найдах юм бол ариун сүнсний гайхамшиг таны амьдрал дээр хүчтэйгээр бий болох болно. Үүнийг харсан хүмүүсийн итгэл бол яг үгдээр яг эзний хүч чадал дээр тулгуурлан босох болно. Сайн мэдээг бид заримдаа төсөл хөтөлбөрөөр дамжуулан, сайн үйлсээр дамжуулан, эсвэл сургаалт семинараар дамжуулан, янз янзын зүйлсээр дамжуулан Христийн сайн мэдээг бид нар бусдад хуваалцах гэж оролддог шүү дээ. Энэ бол мэрэгүн ухаан. Би энийг бол бүр хэрэггүй гэж байгаа юм бас биш. Гэхдээ заримдаа сул тал нь юу гэдэг вэ гэхээр тэр хөтөлбөр байхгүй болчих үед, эсвэл тэр нэг гоё сэтгэл татах үйс одоо прожект байхгүй болчих үед, эсвэл тэр нэг санхүүгийн их усүр нь байхгүй болчих үед, тэр нэг ажлын байр байхгүй болчих үед, эсвэл тэр нэг намайг дэмжиж тэтгэжсэн тэр хүн байхгүй болчих үед чуулган байхгүй. Сайн мэдээ байхгүй. Эзний хаанчлал тэнд норон унах тохиолдол харагддаг. Тийм болохоор нэг талаар Паул одоогийн бидний одоо үйлчлэлтэй харьцуулах юм бол маш сул дорой мөхөс байдал дотор үлэмжийн айдас чичрэл дотор үйлчилж исэн хэдий ч төдий чинээ эзний хүч чадал, эзний ариун сүнсний хүч чадал тэнд ажиллаа хийснээрээ Коринтын одоо анхны итгэгч нар бол эзний хүч чадалд найдан, ариун сүнсний хүч чадалд найдан тэд нар жинхэнэ итгэгч болсон байна. Таны сул дорой байдал чинь ашигтайгаар ирэх боломжтой. Учир нь та сул дорой байдлаа мэдж байгаа бол тэр хэрээрээ эзэнд найдараа. Тэр хэрээрээ эзэнд итгээрэй. Тэр хэрээрээ эзнээс залбираарай. Тэр хэрээрээ эзний дуу хоолойг сонсороо. Тэгвэл төдий чинээ эзний гайхамшиг таны амьдралд болдго юм аа. Эзний гайхамшиг хүч чадал таны амьдралд болохын үндэс суурь нь та зөвхөн түүнд найдах явдал байдаг. Түүнд найдахын нэг чухал тал нь юу гэдэг вэ гэхээр та өөрийнхөө сул дорой байдлыг мэдэх явдал байдаг. Бид ингээл санхүү, гой төсөөл, хүчтэй баг гэл олон зүйлээр өөрийгөө ингэж дэмжснээрээ бид нар тэдгээр зүйлдээ найддаг. Тэдгээр зүйлдээ найдснараа бид нар үр дүн хүний аргаар хийгдсэн, хүний одоо мэрэгүн ухаан дээр тулгуурлаж хийгдсэн аливаа одоо төслөөс бид нар гарах үр дүнг бид нар заримдаа их хүсэн хүлээх тохиолдол байдаг. Гэтэл тэнд ариун сүнсний оролцоо байдаггүй. Тэнд Бурхны хүч чадал заримдаа байхгүй байх тохиолдол байдаг. Тэгэхээр бид хичнээн мэрэгүн ухаан зарсан ч, хичнээн бидэрт дэмжлэг тусламж байсан ч, хичнээн биднэрт одоо баг хамт олон байсан ч, хичнээн надад мэрэгүн ухаан олон янзын ур чадварууд байсан ч, харин эзний тослогоо ариун сүнсний хүчит үйлс байхгүй бол чуулган босохгүй. Бурхны хаанчлал босохгүй. Сайн мэдээ үр дүнгүй болно. Таны ажил бизнес ч гэсэн бас үр дүнтэй болохгүй. Тийм болохоор бүгдээрээ хүний мэрэгүн ухаанд найдах гэхээсээ илүү хүний одоо өнөөдөр ингээд найдвараа тавьдаг тэр хүчтэй талуудыг олж харж тэ хүчтэй талдаа найдаж сэтгэл амар суух гэхээсээ илүү хичнээн сул дорой байдлаа мэдэрч байгаа ч гэсэн эзний хүчинд тэдий чинээгээр итгэж найдаж сурцгаая. Тэдий чинээ Бурхны хүч чадал бидний амьдрал дээр биелэлээ олох болно гэдгийг энэ мессеж өнөөдөр биднэрт дамжуулж байна. Өнөөгийн миний ажил амьдрал үйлчлэлийн маань нөхцөл байдал жил 6 сарын туршид Коринтод үйлчилж байсан Паулын нөхцөл байдалтай их төстэй санагдсан. Тэр утгаараа Библийн яг энэ багц хэсэг намайг маш ихээр урамшуулсан. Тийм ч учраас өнөөдөр би энэ хэсгийг шинэ оны эхний номлолоор номлол болгож та бүхэнтэйгээ хуваалцж байгаа юм. Манай гэр бүлийн хувьд дуудлага аваад Нью-Йоркод Монгол чуулганаа байгуулахаар ирээд яг жил одоо 6 дахь сар дээр явж байгаа. Тэгэхээр одоо жил 6 сар Паул Коринтод үйлчилж байсан гэдэгтэй яг адилхан. Цаг хугацааны хувьд бид нар бас яг ийм адилхан ийм одоо цаг үед бид нар өнгөрсөн одоо жил 6 сарыг бид нар яг энэ хотод ажиллаж амьдарч сайн мэдээгээ тунхлаж одоо үйлчлэх гэж хичээж өнөөдрийг хүрч байна. Бид нар Монгол дахь бүх үйлчлэл, Монгол дахь амьдралаа бид нар хүлээлгэж өгөөд тэнд байгаа бүх зүйлсүүдээ одоо дуусгаад тэгээд энд одоо нойлоос дахиж амьдралыг эхлүүлэхээр хоёр хүүгээ дагуулад ингээд гэр бүлээрээ бид нар энд дөрүүлээ орж ирсэн байгаа.
Эндээс бид бүх зүйлийг нойлоос эхэлж байгаа. Бидний хувьд бол мөнгө байгаагүй. Бидний хувьд үнэхээр хүчтэй тал бол үнэндээ одоо Монголд байсан шиг байхгүй. Монголдоо харьцуулах юм бол одоо бүх одоо комфорт зон тийм Монголд бол байлаа штэ. Үйлчлэл маань босцсон, тийм ээ, чуулган маань тогтвортой, илгээлтүүд маань амжилттай. Миний хувьд одоо үйлчлэлийн талбарт хаач очисон, хүлээн зөвшөөрөгдсөн, хүндлэл хүлээсэн, хүчтэй баг хамт олонтой, одоо хүчтэй намайг дэмждэг сүм чуулгантай, чуулганы маань санхүү бас боломжийн бид нар ковидыг маш амжилттай даван гарсан чуулган, бидний онлайн үйлчлэл хүчтэй байсан гэдэг ч юм уу. Гэх мэтчлэн олон хүчтэй талууд надад байсан. Харин Нью-Йоркод манай гэр бүл нүүж ирснээр одоо хүчтэй баг байхгүй болсон. Санхүүгийн хүчтэй арт тал байхгүй болсон. За тэгээд биднийг дэмждэг тийм ээ одоо орчин бидний өөрийн гэр орон энэ бол бас биш болсон. Дандаа биднийг танихгүй хүмүүсийн донд бид нар орж ирсэн. Заримдаа үнэхээр юм яг Паулын хэлдгээр тэр 3 дугаар ишлэлд хэлсэнчлэн тийм ээ мөхөстөл, айдас, үлэмжийн чичрэл дотор яг одоо Нью-Йорк хотод өнгөрсөн одоо 1 жил хагасыг бол бид нар тоолон өнгөрөөсөн. Энэ хотод ямар нэгэн гай гамшиг бидэнд учрах вэ? Энэ хотод ирээд бид нар амжилтгүй болвол яана? Бид нар мөнгөгүй байвал яана? Үр хүүхдүүдэд хэрхэн сургах вүлээ? Монголчууд маань ирэхгүй байвал яана? Сүм чуулган маань босхгүй байвал яана? Бид ингээд өвдөж хавдаад хүний нутагт ингээд зовоож шаналаад явбал яах вүлээ? Бичиг баримт маань сонгогдохгүй байвал яах вүлээ? Ирээдүйд юу юу болох бол гэх мэтчлэн юм айдас чичрэл юм мөхс дорой байдлаа мэдэрсэн ийм одоо жил 6 сар өнгөрч байгаа маа. Тэгэхээр ийм нөхцөл байдал маань намайг юу руу түлхэж байгаа юм бэ гэхээр өдөр шөнөгүй залбирах. Өдөр шөнөгүй түүний үгэнд анхаарлаа хандуулж номлолоо улам илүү чанаржуулах. Эзэнд найдаж нулимстайгаар залбирах. Ийм нөхцөл байдалд энэ байдал маань намайг одоо шахаж оруулж байгаа. Тэгэхээр энэ байдал дотроо одоо хүний мэрэгэн ухаан, хүний нөөц болцоонд итгэх гэхээсээ илүүтэй Бурхны ариун сүнсний хүч чадалд итгэх нь маш чухал болж ирж байгаа юм. Тийм учраас Паул юу гэж хэлж байгаа нэхлээр үг минь тунхаглал минь мэрэгэн ухааны ятгалгын үгээр бус харин сүнс ба хүчний илэрлэлээр байсан гэж хэлж байгаа. Ариун сүнс ба Бурхны хүч чадлын илэрлэлээр байсан нь итгэлийг чинь хүмүүний мэрэгэн ухаанд бус харин Бурхны хүчинд байлгах гэснийх юмаа гэж ингэж хэлсэн ба. Тэгэхээр энэ ишлэл намайг үнэхээр ятгсан. Би Америкт одоо 3 жил ч амьдраагүй, 5 жил ч амьдраагүй, 10 жил ч амьдраагүй, 20 жил ч амьдраагүй, 20 30 жил амьдарсан хүмүүсийн амьдралтаа энд ирээд ингээд өөрийгөө харьцуулаад үзэхээр үнэхээр одоо хизээ босон доо гэж харагдахаар. Одоо 10 20 жилийн өмнө одоо Америкт би бас байгуулагдаад одоо ингээд хүчээ аваад гэдэг юм уу ингээд жигдрээд ирчээ аваад явж байгаа бусад сүм чуулгануудтай харьцуулах юм бол манай Нью-Йоркийн Монгол чуулган яандаа гэж бас бодмоор. Ингээд аваад үзэхээр үнэхээр ингээд нэг юм санаа зовлон зөндөө. Англи хэл маань бас тааруу, солонгос хэл сайн мэдхгүй. Энд байгаа Нью-Йорк Presbyterian чуулган гэдэг солонгос чуулганы төвшиглээд Монгол чуулганаа бид нар байгуулж байгаа. Энэ хүмүүстэй хэл амаа олцох ёстой. Энэ хүмүүст би өөрийгөө зөвөр ойлгуулах ёстой. Монгол итгэгч хүний, Монгол пастор хүний үнэхээр тэр үр жимстэй үлгэр жишээ байдлыг энэ хүмүүст харуулж, даруугаар үйлчилж үр жимстэй байхыг хүсэж байна. Мөн хүүхдүүд маань шинэ орчинд орж ирж байна. Танихгүй мэдхгүй орчинд орж ирж байна. Тэдэнд маань ямар нэгэн хэцүү зүйл тохиолдвол яана? Тэд энэ бүх зүйлийг тэсэж давж гарч чадахгүй байвал яана гэсэн айдас. Энэ өнгөрсөн 1 жил 6 сарын хугацаанд үнэхээр одоо надтай бол тулалдсан гэж бол би хэлж байна. Тэгэхээр энэ бүхэнтэй манай гэр бүл бол одоо тулж одоо сөрөн зогсож энэ орчиндаа дасах гэж хичээж энэ орчинд энд ч гэсэн эзэн байгаа шүү дээ гэж. Мэдээж ийм үед хүн хуучнаа эргэж санагалцдаг. Хүн өмнө ямар байсан үеийг санагалцдаг. Тэрний илүү гоё байж дээ. Тэрний илүү сайн байж дээ. Тэрний илүү ивэлтэй байж дээ. Иш би одоо энд ирээд дахиад бүгдийг нойлоос эхлүүлээд сүм жуулганаач нойлоос эхлүүлж байна. Амьдралаач нойлоос эхлүүлж байна. Бидний бүх харилцаа дөнгөж бүх юм нойлоос эхлүүлж байна. Гэтэл эргэн тойрны маань хүмүүс биднийг тэр болгон сайн ойлгохгүй шүү дээ. Яагаад гэвэл хүний зовлонг тэр болгон ойлгодоггүй. Яг л бидрийг одоо яг өөрсдөө л адилхан гэж боддог. Зарим хүмүүс бол бидрийг одоо энэ том одоо Нью-Йоркийн том солонгос чуулган дээр ирсэн учраас маш их хангамжтай, маш одоо хүчтэй арт талтай, маш одоо юм мундаг чуулган дээр ирсэн учраас одоо ядах юмгүй сайхан үйлчлээ босгож байгаа гэж зарим хүмүүс бол ойлгож идэг. Гэтэл үнэндээ тийм биш. Заримдаа бүр ямар ч дэмжлэггүй мэт санагдах. Энэ газар үнэхээр ганцаараа мэт санагдах.
Намайг яаж ийн гэж асуух гэхээсээ илүү хэдэн хүн танаа цуглаанд ирж гин гэж тоо асуух жишээ нэ. Үнэхээр намайг халамжлах гэхээсээ илүү ажлын үр дүн юу юунаас илүү шууд нэхэх жишээ нэ. Тэгэхээр энэ бүх байдал намайг үнэхээр үлэмжийн одоо айдас, чичрэл, мөхсдөл дотор оруулж байгаа юм л та. Тэгэхээр энэ үлэмжийн айдас, мөхсдөл, чичрэлд байснараа үнэхээр эзэнд илүү найдахаас өөр аргагүй болж байна. Илүү их залбирахаас өөр аргагүй болж байна. Тэр хэрээрээ эзний ариун сүнсний гайхамшигт хүч чадал, эзний агуу ажлууд энэ газар хийгдэх болно гэдэгт би итгэж байна. Энэ бол бидний гарц гэж би хувьдаа итгэж байна. Энэ бол бидний хувьд үнэхээр боломж шахагдсан мэт хүн төгсөл байдлын дотор гарах гарц бол зөвхөн Бурханаас байдаг, гарах гарц бол зөвхөн ариун сүнсний өдөртөмжаар байдаг, гарах гарц бол ариун сүнсний хүч чадал байдаг гэдгийг энэ үг өнөөдөр намайг ятгаж байгаамаа. Тэгэхээр би өнөөдөр Паулын тухай яриад өөрийнхөө тухай яриад дуусах гэсэнгүй. Би гол нь таны тухай ярих гэсэн юм. Та амьдралдаа ийм байдалтай байгаа юм биш үү? Та амьдралдаа яг ийм айдас, чичрэл, ийм мөхсдөл, ийм үлэмжийн ийм зовөр, зовлон шанал дотроо өнөөдөр та амьдралын нэгэн цаг үеийг та туулж яваа юм биш үү? Та эзэнд найдаач. Та энэ хэрээрээ эзнээс асуугаач. Энэ хэрээрээ эзэнд хандан залбираач. Энэ хэрээрээ та ариун сүнсний гайхамшигт ажлуудыг амьдралдаа харах босоо. Энэ хэрээрээ та эзэнд найдаж эзнээс зурх юм бол төдий чинээ эзний гайхамшигт хүч чадал таны амьдрал дээр ирж таны гэрчлэлүүд улам илүү агуу болж таны амьдралаар ч дамжуулан өөр олон хүмүүс эзнийг таньж мэдэх биш үү? Тэгэхээр би таныг ятгахыг хүсэж байна. Паулын энэ амьдрал, Паулын энэ зориулалт, Паулын энэ найдлага, Паулын амьдралд хийсэн энэ ариун сүнсний ажил өнөөдөр ч та бидний донд хэвээрээ байгаа. Учир нь эзний үгэнд хэлэхдээ Есүс өчигдөрч, өнөөдөрч үрд мөнхөд хэвээрээ байна гэж хэлсэн. Есүс бас нэгэн удаа өөрийнхөө шавнарт хэлэхдээ та нар миний хийдэг ажлуудыг хийн. Та нар миний хийснээс ч илүү ихийг хийх болно гэж Есүс Христ өөрийнхөө шавнарт хэлсэн. Тэгвэл өнөөдөр энэ цаг үед тэр ажлууд танаар дамжуулан хийгдэх болно. Тэр ажил надаар дамжуулан, бид бүгдээр дамжуулан хийж, газар сайгүй Бурхны хаанчлалд хэлж, эзний хэдгэрэл, чөлөөлөлт, ариун сүнсний гайхамшигт хүч чадлууд хийгдэж, үг тунхаглагдаж, хүмүүсийн итгэл эзний үг дээр, эзний хүч чадал дээр тулгуурлан босох болно. Өнөөгийн дэлхий бидэрт мэрэгэн ухааныг ярьдаг. Тийм ээ, мэрэгэн ухаан бидэрт хэрэгтэй. Бид эзэнт найдаж хахад аяндаа тэр мэрэгэн ухаан өгөгдсөн байдаг. Аяндаа тэр мэрэгэн ухааныг бид олж эзэмссэн байдаг өөрөө ч мэдэхгүйгээр. Тэрнээс нэг мэрэгэн ухаан хаана гэхээсээ илүүтэй эзэнт найдаад эзний үгийн дагуу амьдарч хахад тэр нь өөрөө хамгийн чухал мэрэгэн ухаан болсон байдаг. Тэр тэндээс сурсан зүйлээ та эргээд бусдад хуваалцаж хахад хүмүүс таныг ямар мэрэгэн ухаантай хүн бэ гэж хэлэх тохиолдол байдаг. Мэрэгэн ухааны сүнсээр үнэхээр ярьж яндаа гэж хүмүүс таныг хэлэх тохиолдол гарч ирдэг. Ийм зүйлийг би өөрийнхөө үйлчлэл, өөрийнхөө амьдрал дээрээс нэг бос удаа би харж байсан. Тэгэхээр эзний мэрэгэн ухаан бол ингэж ирдэг. Харин бид эзний мэрэгэн ухаан эзэн найдахаас эхэлдэг. Түүний ариун сүнсний хүч чадал тулгуурж итгэхээс эхэлдэг. Түүнд дуулууртай байхаас эхэлдэг. Тэгээд дараа нь энэ нь эзний мэрэгэн ухаан болж бидний амьдрал дээр биелэлээ осноор бусдад ерөөл ивэл болдго юм аа. Тэгэхээр та санхүүгийн хувьд өнөөдөр айдас, чичрэл, мөхсдөл дотор байна уу? Гэр бүлийн хувьд та айдас, чичрэл, мөхсдөл дотор байна уу? Та харилцааны хувьд айдас, чичрэл, мөхсдөл дотроо та байна уу? Эсвэл та бизнесийн хувьд, та карьерийн хувьд айдас, чичрэл, мөхсдөл дотроо та явж гин үү? Зүгээр гэж би хэлмээр байна. Энэ чинь таныг эзэнд найдах боломж юм. Үүгээр та эзний хүч чадлыг та мэдрэх боломж юм. Үүгээр та эзний агуу гайхамшигтуудыг өөрийнхөө амьдралд амсаж мэдрэх боломж юм. Тийм учраас сул дорой байгаадаа битгий готор. Тийм учраас хүчгүй байгаадаа битгий готор. Учир нь Паул ч гэсэн сул дорой байсан. Паул ч гэсэн айж исэн. Паул ч гэсэн чичирч исэн. Паул ч гэсэн өөрийнхөө дотор үнэхээр мөхс байдлыг мэдэрч исэн. Тэгэхээр ийм хүн эзэнд илүү найддаг, эзэнд илүү залбирдаг, ийм хүний амьдралаар дамжуулан эзний гайхамшигт ажлууд улам илүүгээр хийгддэг юм аа. Харин хэн өнөөдөр баян байна? Хэн өнөөдөр тарган байна? Хэн айдасгүй байна? Хэн хүчтэй гэж мэдэрч байна? Хэн өөрийгөө хартал сайтай гэж бодож байна? Тэр хүний амьдрал дах Бурхны оролцоо бага юм аа. Тийм болохоор өнөөдөр та амьдралын хамгийн тааламжтай үед амьдарж байгаа бол яг тийм үе дээрээ өөрийгөө явж байгаа гэж бодож байгаа бол та бүх бартам. Магадгүй та эзний нүрийг өшөө илүү ирж хайх тийм цаг үе дээрээ та ирсэн байна. Та өнөөдөр завгүйгээс болж Бурхны үгийг судлах боломж байдаггүй. Завгүй. Тэгвэл бизнес чинь амжилттай та залбирдаггүй. Таны бүх юм өв тэгш.
Та хүссэн амьдралдаа хүрж гин. Таны орчин нөхцөл байдал чинь амар тайван байна. Та залбирахгүй. Та эзэнд найдахгүй. Эзний удирдамжийг ирж хайхгүй. Эзний хүч чадал итгэж найдахгүй та. Тэгэхээр энд юу болох вэ? Энэ бол хүний мэрэгэн ухаан толгоорсон амьдрал өрнөх болно. Гэхдээ яах вэ? Би бүр буруу гэж бол хэлэхгүй. Гэхдээ эзний хүч чадлыг та бага амсна. Мэдээж эзний хүч чадлыг амсахын тулд албаар өөрийгөө хиймлэр юм хэцүү нөхцөл байдалд би орвол гэж байгаа юм биш. Таны нөхцөл байдал сайн байх тусмаа та төдий чинээ эзэн рүү түүний нүрийг ирж хайх ёстой. Та түүнд итгэж найдах ёстой. Та түүний төлөө түүнийг олж авахын тулд та түүнтэй хамт алхахын тулд та өөрийгөө шахаасаа гэж. Өөрийгөө та үнэхээр хүчлээсэй гэж. Энэ зүйлд үнэхээр та өөрийгөө өөртөө та сануулаасаа гэж. Магадгүй шаардлагатай бол өөрийгөө зэмлээсэй гэж би хүсэж байна. Паулийн энэ үйлчлэлийн үр дүнд Коринтын чуулган төрөн гарсан. Коринтын чуулган бол үнэхээр Бурханаар тослогдсон чуулган байсан. Таны ажил амьдрал, бизнес, таны гэр бүл, таны харилцаа, таны санхүү үнэхээр Бурханаар тослогдоосоо гэж хүсэж байгаа бол та эзний хүч чадалд найдараа гэж би таныг ятгах байна. Би итгэж байна. Нью-Йорк бол DC Чикаготой харьцуулах юм бол цөөхөн монголчууд байдаг газар. Гэхдээ би итгэж байна энд бурхан чуулганаа босгоно гэдэгт би итгэж байна. Нью-Йоркт манай чуулганаас өөр монгол чуулган байхгүй. Надаас өөр монгол пастор бас байхгүй. Гэхдээ би итгэж байна. Энэ миний сул дорой байдал, энэ миний ганцаардал. Гэхдээ би итгэж байна. Энэ ариун сүнс хүчтэй ажиллах болно гэдэгт би итгэж байна. Нью-Йоркт олон итгэгч нар бол байхгүй. Итгэгчдийн масс маш бага. Монголчуудын масс бас маш бага. Монголчууд энд ирэх нь магадгүй ховор. Өөр газруудад одоо шингэж, суурьшиж ажил амьдралаа босгох нь монголчууд илүү өвтэйхэн байдаг. Энэ бидний сул дорой. Гэхдээ энэ хэрээрээ бид эзэнд найдаж байгаа. Энэ хэрээрээ бид олон хүмүүст, өшөө илүү олон хүмүүст Нью-Йоркоор орсон гарсан болгонд бид эзний сайн мэдээг хүргэх бид үнэхээр чаленж авч байгаа эндээс. Энэ хэрээрээ эзний ариун сүнсний хүчит ажлууд хийгдэх болно. Тийм болохоор сул дорой байдлаа бусдын хүчтэй талтай харьцуулж хараад бурхан битгий гомдлооч. Өөрийгөө сул дорой байна. Надад тэрэнд байсан шиг тийм дэмжлэг надад байсан бол, тэрэнд байсан шиг тийм хүчтэй артал надад байсан бол, тэрэнд байсан шиг тийм боловсрал, тийм гадаад хэлний чадвар, тийм ур чадвар, тийм аяас, тийм царай төрх надад байсан бол би тийх байсан гэж ботгоо болооч. Харин тэр хүнд байхгүй байгаа тэр сул байдал танд байгаагаараа та тэр хүнээс илүү ихээр эзэнд найдаж байгаа. Тэр хүний амьдрал болоогүй гайхамшиг таны амьдрал дээр болох боломжтой юм аа. Үүнд итгэж. Үүнийг эзэн хийдэг юм аа. Тийм учраас бурхан энэ дэлхийн эрдэмтэн мэрэгдийг хичээхийн тулд муухаг нэгнийг сонгодог, энэ дэлхийн хүчтэнгүүдийг хичээхийн тулд тэр сул дорой нэгнийг сонгодог, энэ дэлхийн баячуудыг хэлэх үггүй болохын тулд тэр ядуу дорой нэгнийг босгодог. Тэр таныг намайг сонгосон юм аа. Эзний нэр таны амьдралд алдарших болтугай. Таны амьдрал хүний мэрэгэн ухааны ятгалгаар бос харин ариун сүнс ба түүний хүчний илэрлэлээр таны бизнес, гэр бүл, харилцаа, санхүү, үйлчлэл бүх зүйл чинь ариун сүнсний илэрэл ба түүний хүч чадал дээр тулгуурлах болтугай хэмээн хүсэн ерөө. Есүсийн нэрээр та бүгдийг би ерөөж байна. Хамтдаа бүгдээ энэ цаг мөчид залбирая. Гайхамшигтай бурхан аваа. Тандаа баярлалаа. Эзэн бид хизээ сул дорой байна. Тэр үедээ бид танд найддаг. Бид хизээ өвдөлтийг мэдэрч байна. Бид хизээ мөхс дорой байна. Тэр үедээ бид танд итгэн найдахад хүрдэг. Эзэн минь тандаа баярлалаа. Эзэн минь та ивэ гэж. Эзэн минь та өрөөгөөч. Эзэн минь тэгээ энэ номлол маань ингээд дуусч байна. Та номлолыг маань сонссон хүн бүрийн амьдралд та тэдний чичрэл, сул дорой, мөхс байдал дотор нь өөрийнхөө ариун сүнсний хүч чадлыг үзүүлээч хэмээн залбирanгуйж байна. Сул дорой чуулгануудыг босгооч. Сул дорой нэгнүүдийг та эдгээгээч. Хүчгүй нэгнүүдэд та хүч чадал нь болооч. Учир нь та бол бидний суур, та бол бидний найдвар билээ. Тандаа талархан аврагч эзэн Есүс Христийн амьд нэрээр залбирanгуйлаа. Амен.